Зэвцэн тэр өмнө нь идэр эндэр дээр суурлуулан гарч ирсэнтэй Бэгинигийн авдартай цавралыг ман гэрэлтэн дээр үргэлжлүүлэхээр болсон гэж хэлж байснаа та. Тиймээс та хэдэд зөрүүл засаж өмнө нь гарсан бүхэл бардыг сээсний хэмээн бүтнээр нь оруулж байгаа шүү. Шинээр орж ирж би үзэгч нартай хэлэхэд энийг орхоос өмнө хэдийдэн барт манасаа бүгдээр байгаа учраас үзчгээд ороод ирээрээ. Харин үдсэн хэдэн маань энэ хүч хөдөлмөрийг минь үнэлээд лайк болон сабскрайб дарахаа битгий мартаар. Ямар ч тааш хэсэг хугацаа өнгөрсөний дараа өнөөдөртөө болох байх гэснээр энэ хүү бэлэглэн дуустдаг. Артур өрсөлдөнд хэдэнд хэлснэ. Энэ хэдэн жилийн ажил болно. Гэхдээ би хэдэн сарын хугацаанд байх явцдаа энэ хоёрыг хоёулаа бие даагаад хийж сурдаг болтол нь хамт байж өгөх болно. Хэрвээ үүнийг байнгын хийгээд байх юм бол Лили шидтэн болгоод ямар ч асуудалгүй гэхтэн ээж нь үүнд нэлээд баярлсан харагдаж явах бөгөөд чамаатай эргэлзэнд үнэхээр уучлаарай. Бас баярлалаа. Жиний ачаар Лилиад маш олон боломж олдож чадах нь. Бидний хийж чадаагүй зүйлийг Лили хийж чадах нь. За тэгээд угаасаа аавч нь хоёулаа шидтэн биш учраас охиныгоо шидтэн болно гэдэгт нь маш их баярлаж байгааг нь одоо нүдэн дээр харагдаж байгаа. Тэгээ эргээд харахад цаана нь Винсент буюу аав нь бүр маш их хөлдөг. Энэ дараа миний амьдрал энгийн юмнал руу орсон. Би өглөө улаан бэлтгэл хийж дараа нь дүү болон Лили хоёртоо сэргэлэндээ ойртоход тусалсан. Би хүчтэй болох гэж тэсч чадаж байгаа ч гэсэн бүгднтэй цагийг хамт өнгөрөөхийг хичээж байсан. Дараа нь надад энэ боломж олдохгүйг мэдчихв. Энэ бүх үйл явдлаас хэдийн 2 сар өнгөрсөн байна. Одоо энэ өдөр нь болохоор нөгөө ихэр эврүүдийн энчээ эрх өдөр нь болсон байх бөгөөд Артур тэднийг ухтаа зогсож байдаг. Дэгсэн хөдөлгөө ихэр эврүүдийн гишүүн болох том өмтэй хийгч хаалга савж орж ирээд шууд л Артурыг тэрвэрнэ. Артаас нь дээрдэн гих нөгөө өндөр чулууд ашигладаг тийм шийдтэн байснаа та. Нэрж гисэн орж ирснэ. Артурыг амьд угаанд нь баярлж байгаагаа илэрхийлнэ. Ардаас нь үлдсэн 2 гишүүн хурдл орж ирэх бөгөөд Жасмин шууд л манай Артурыг тэрвэрснэ. Уучлаарай Артур. Намайг маш их уучлаарай гэд өнгөрсөнд болсон үйл явдалтай маш их харамсаж явдгийг бид нар мэдж явдаг. Зурлал сорилоход өнөөхөө дуудлага худалдаа болох өдөр нэрсэн байх бөгөөд мэдээж манай Артурын аав нь хамгаалтын албыг захирна шүү дээ. Өргөжлөн тэр хоёрыг яриа руу шилжихэд Винсент түүнд хандаад тийм Артур нэрээ адлын уул хайгч болохынхаа тод сэлэм мэрэгтэй гэж хэлсэн. Нэрээ чи нударгаар тулдаг хэрнээ яаж хөөдөө элтний урлаг заасан юм. Би түнд хийж өгсөн зорын ганц юм бол муудан сэлэм. Өлснийг тэр 4 настайгаас өөрөөс орсон. Үүнийг хэлэхэд тэр өөрөөс орсон гэж байгааж хэд хэдэн удаа тулдахад түүнээс нэг сонин аваар гарч байсан. Яг л 10-аад жил дайн тулдаж байсан хөдөлгөөнөө тооцоолдог өөртөө ихтэй дайчин юм шиг санагдсан. Энэ мэдээж манай Артурын өнгөрсөн амьдралтай холбоотой шүү дээ. Нутгийн мөрдөж доошоо буяа гихтэн доор байсан хідэн үзлэгт явахдаа хэдийн бэлэн болсон байдаг. Зэвдэж гадаа сүгтэрэг бэлэн болсон байх бөгөөд энэ хэд маань дуудлага хулдааны газар руу явна. Артур харин дуудлага хулдаанаас нь өөрийнхөө загсан зүйлсийг олох бөгөөд хинхэнтэй одоо ашигтай нөгөө тохиролцсон биелэх гэж байгаа. Замдаа явах үедээ Артур өөрийнхөө болсон бүхэл зүйлсийг ихэр үедэд хэлж явах бөгөөд хаднаас унснаас хойш чамд ийм их зүйл болсон юусоо идэж чадахгүй. Энэ бүгдийг бодож үзэхэд чи ядахта манай яратан тавилж баячуу туршлагатай адлын уул хайгч нар тэр баргийн байдаггүй штэ. Тийм ээ тийм. Тийм болохоор л тэр миний хувьд нэлийн онцгой нэг юм. За ямарташ өнөө хөдөлгөөлөг болох газар дээр хүрээд ирсэн байх бөгөөд хэсэг хүмүүс тэднийг угтаж авна. Тэгэхээр Хелстрийн дуудлага хулдааны газар байх нэ. Хелстрийн дуудлага хулдааны 10 жилийн баячууд болон адлын уул хайгчдын сандаргаж байгаа үйл ажиллагаа. Энэ зүгээр нэг баяр биш. Харин энэ үйл ажиллагаанд хадгалагдаж байсан үнэлэшгүй гар урлуудыг худалдаж авах боломж олдно. За тэгэхээр энэ чинь маш ховор элементүүд мөн гар урлууд байгаа бөгөөд жинхэнэ баячууд нь үн хаялцаж худалдан авалт хийх маш том өндөрлөг. Тэнд байгаа зүйлс гэх юм бол маш олон араатны төв, учир бүтүүлэг гар баримлал тийштэй маш хэнцэр барилга байх бөгөөд цаана нь аав нь шуудалх нөгөө улаан жадтайгаа нийлэнгүүтээ одоо энэ хамгаалтын албыг нь удирдна. Артур цааш явсаар нөнөөх дуудлага худалдаа болох танхимд хүрэлцэн ирэх бөгөөд энэ ч энэ бүр хаан гэрнэ гэдгийг мэдж авна. Би хаан гэсэн. Элеонорын хаантай хамт амьдарсан гэсэн энэ үнэхээр сэтгэлдээ төрүүлж байна. Тэгэхээр Артур, Хелстийн дуудлага худалдааны байшин чамд ямар байна? Та энийг байшин гэж илэрхийлж орчлож байна шүү. Замбар төд удалгүй өнөөх дуудлага худалдаанд оролцох эрх мөд орж ирж явхаагд удалгүй VIP зочд нь хүртэл ирж болж таарна. За тэгэд энэ VIP зочд нь хэн байдаг вэ гэхлээр Запини хаан тулсын гэр бүл. Энэ газрыг зочдтой хуваана гэж бодсонгүй Винсент.
Намайг өөрөөр бодсон туушлаарай. Эсвэл та энд ирэхэд гэр бүлтэй маань уулзах хүсэж байсныг санаад өнөөдөр тохиромжтой өдөр гэж бодсон юм. Та миний эхнэр Табита. Лилия охин минь санаж байна уу? Энэ бол Элис Левин. Миний найзын эхнэр ба төвний хүүхдүүд болон Артур, Элеонор Левин. Винсентийн найзууд, миний найзууд л гэсэн үг. Одоо босцоо. Бид энэ гайхалтай газрын 10 жилийн өмнө Хэлстэй хүнд хүрэхээр ирсэн штэ. Энэ үйл ажиллагааны дээр бүгдээрээ цагийг сайхан өнгөрүүлцгээе. Хаан шуудад манай Артурын чулуунаг хараад ямар хөөрхөн манааны араатай бэ? Гэхдээ Артур тэр дөнгөж хэдхэн сарын өмнө өнөөгнөөсөө гарсан. Энэ араатан чамтай холбоотой юу залуу хүмүүс минь? Тэмээ хаанта. Тэгвэл чийж үнэхээр азтай юм. Зулзуу вахтан сурах хийцүү. Тэглэл тэр их дуулуурт харагдаж байна гэж. Бид бодлоор харилцдаг болохоор дуулуур ихээсээ илүү хоорондоо ойлгостой гэж хэлж болно. Ягтэн цаанаас нь юу гих нэг хүчтэй болоо гараад ирэх бөгөөд чи тэгэхээр манааны араатантай эргэтгэж гэрээ хийсэн гэх гээд байна. Ер нь бол тэр гэрээ хэлж ийсэн. Би чиний холбоогч чинь ойрхоноос харж болох хүү минь. Хажуудлаас нь хаантан хэлэхтэй боловчтэй. Одоо хин нэгний хараатныг судлах цаг биш. Энд ч өнөөдөр жижирлэж байгаа гэдгийг мэдж байна Себастьян. За нөгөө учир бүтүүлэг Себастьян гэдээс нөхөр чинь энэ урт харж байгааз. Завртаж бодволгүй өнөөх дуудлах бодлааг албан ёсоор нээн. Ноёд хадагт танараа. Ялгууртан адал явдал хайгчтай. Өнөөдөр би энд байгаа нь нэр төрийн хэрэг. Өнөөдөр та нар шиг хүндэт хүмүүс энд ямар нэгэн шалтгаанаар зөвлөсөн билээ. Энэ дуудлах худалдааны газраас ховор юунуудыг нэгийг авах боломжийн төлөө энд цугласан. Эхлэхийн мань манай үзэгчид бүгд хойшоо анхаарлаа. Бид та нарт хишгийн харилцаагаар энэ дэрсэн чухал хүмүүсийг хүлээн авахд надад тусалсан. Запини хаан хатан хоёр. Дараа нь энэ үйл ажиллагааг зохион байгуулсан хүн Винсент Хэлст алга ташилт хүргэнэ. За тэгээд удалгүй хамгийн ихний бараа өдрөх бөгөөд тэр бараа нь Сэлэмбэрт таарна. Хажуудлалт нь Винсент Артур тандаад чи үүнийг нэлээд хямдхан авч болно шүү хэрэг юм таалагдах юм бол. За тэгээд энэ Сэлэмнийхин эхлэх хүн нь 50 алт. Хүмүүс энэнийхин төлөө нэлээд алсч идэг бөгөөд одоо 50 алт гэдэг нь хижнээн их үн цэнтэй зүйл вэ гэдгийг бид тайлбарладаг. Одоо Сапинт гээд байгаа энэ улсад нь нэг бэшинг нь нэг алтан зоосоор авдаг. Тэгээ зарим захын гэр орооллын тиймэрхүү хүмүүс нь зүгээр хідэн зоосоор өдрийнхөө амийг арга цаадаг. Тэгсэн одоо энэ эхэлж байгаа үнэ нь ямар их хэмжээний мөнгө болохыг та нар ойлгож байгаа үз. Ямар ч удалгүй манай Артур чулууна хаан байна гэхдээ Лили Эли хоёр ерөөсөн мэдхгүй байх бөгөөд хаашаа явсан талаар манай Артур мэдээж чадалгүй. Эрийн төрнөр нь хааж байхад нь нөгөө Себастьян гэдээс нөхөрч манай чулуунаг нэг боломж агцсан. Нааша хүрээдэр бэлсэн охин маань гисж байгаа үйл явдлыг нь Артур харснаа. Явцгаая чулуuna. Чам шиг тасганы юмтан ийм онцгой манааны аратандаа явах ёсгүй. Тэр миний болно гэж хэлээд байна. Миний болно. Артур гинтэл маш хүчтэй аавраг ялгаруулад. Дахиад наад үгээ хэлтээ. Харин нөгөө талд болохоор Винсенттэй хаан үнэхээр дайггүй наймаар боллоо. Энэ төрөйд дэвжих нь гинтэл маш их хэмжээний алга хүсэлтэй аваар мэдрэгдэх бөгөөд Винсентийн шууд л хоолоо нь богдоод газар ундаг. Энэ байдлыг нь харсан хаан хин хааны гэр бүл рүү халтхыг оролдож байна. Гэвч бүгд л нилээн айдсан байх бөгөөд гаднаас удалгүй хамгаалтын багийн ахлагжуулах Артурыг аав нь хүртэл орж ирээд байдлыг асуудаг. Нөгөө чулууныг аван маав нь инээтрэ гэдээсэн Себастьян гэдээс нөхөрч манай Артурын өмнө сүгсөрчихсэн байх бөгөөд Артур хэсгэн хугацаанд өөрийнхөө хяналтыг алдсан ба таарна. Ямар ч хэсэг хугацаа өнгөрөхөд нөгөөдөл нь бүгд л 50 байдалтай эргээд орчихсон байх бөгөөд саяны үйл явдал яг яагаад болсон талаар нэргэлцдэг. Харин манай Артур үүндээ нилээн гимшиж харагдана. Эхлээ ямар ч хөөрхөө чулуунаагаа авчихсан байх бөгөөд чи зүгээрж Себастьян хааны хамгаалагч нэг алгашийн сүрдүүлээс олж яаж ингэж өвдөг дээрээ сөхөрч хондог байна. Би зүгээр хайлтарчихсан юм. Гэхдээ манай Артуртай харцч тоолгорч чаддаггүй. Хамгаалагч нартаа баярлалаа. Өс үлбэрээ өргөжлүүлье. Өнөөдрийн үйл ажиллагааны хамгийн сүүлийн бараа. Уламжлал ёсоор хамгийн үнэтэй бараа хамгийн сүүл байдаг үлээ. Хин энэ эрдэнсийг авгаацтай хүн болох болоо. Харцгаая. Дэлхийн арслангийн зулцаг. Энэ манааны аратныг үлдэж байгаа хүмүүс дэлгээд энэ дэлхийн арслангийн зулцаг нь том болоод бие зэрэглийн манааны аратан болох ур чадвартай. Та нарт л гэж хэлэхэд энэ зулцгийг сайн өсгөл зэрэглэлийн манааны аратан болгоч авьяастай. Энэ новш өөр манааны аратанг тоохгүй байна. Өнөөдөр мэдэж байгаачлан энэ аратныг сайн асарч өсгснөөр эзний домогт аратан сургагчтай болох боломжтой. За ингээд л яг энэхүү
Амаананы аратан дээр үн хаялцж эхэлнэ. Удалгүй хаан шууд л 1000 гэж гарч ирнэ. 1000 алтан зоосыг хаан гаргана. За мэдээж 1000 алтан зоос гэдэг чинь нэлээд их өндөр үнэтэй, мөн хинч Сапины хаантай үн хаялцахыг хүсэхгүй шүү дээ. Нэмээ хааны яг авч өгж байгаа зорилго нь болохоор энийг хүүдээ авч өгч байгаа гэж хэлдэг. Мэдээч тэр хэр сайн байхаас хамаарна. Би хичээх болно аваа. За ингэснээр хаан ямартай саяны маананы аратан албан ёсоор авдаг бөгөөд дуудлага хөдөлთა манд дуусах гэж байна. Таны авсан юмнуудыг би аваад ирэх үү? Дэмэр. Надад хөлөөх төвчээр алах. Хамт доошоо буцгаая. Тэгвэл намайг дагаа яваарай. Ингээд хааныг бууж байхад нь хажуудалд нь Себастьян хааны чихэнд нэг зүйл хэлэг бөгөөд үүнийг нь сонссон хаан хангалттай Себастьян би ойлголоо. Ямар ч үргэлжлүүлэн Винсент Артурыг дагуулж яваад энд чиний асуусан юмнуудаас сэлмнээс бусна бүгд байгаа. Чин хавар яваад чамд таалагдах юм байна олоод ирээрээ. Чамайг сэлэм харж байх оронд бид эднийг харж бай. Өө, чи сэлэмний явуулгын хичээл зоохгүй шүү юм. Миний хүү саяхнаас орж эхэлсэн юм. Хэд хоногоос та хоёрын хооронд нөхөрсөг дулаан хэлгүүл ямар вэ? Хаанта. Көртэ санхүү энгийн артаа тулдуул муу зуршлыг нь авчихна. Нэр төрийн хэрэг боловч сэлэм бол миний хобби байгаа. Таны хүүгийн төвшөнд би яаж хүрэх вүлээ дээ. Тэгэд хаан болохоор Артурын аавыг дуудуулсан байдаг бөгөөд гинэт орж ирсэн туушлаарай хаанта. Зүгээр дээ. Саяны халдагчийг чамааг барьсан гэж сонслоо. Винсент их чадварлаг туслагтай болсон бололтой. Таны магтаал хэдрүүлж байна. Би хийх ёстой юм аа л хийсэн шүү дээ. За. Хэрон Стив юм баха. Энэ чиний хүү юу? Тэмээ хаанта. Ямар нэгэн болоо юу? Себастьян их олон жил хааны гэр бүлийн хамгаалагч байсан. Тоо томшгүй олон удаа тус өргөсөн билээ. Надад тусласан нь улсад тусласантай адилхан. Хаяада түүнийг шагнах хэрэгтэй юм шиг санагддаг юм. Түүнд чиний хүүгийн холбоо их таалагдсан бололтой. Хааны гэр бүлийн хамгаалагчид хүүгийн чинь холбоог өгөх нь чи улстай хийсэн үйлстэй адилхан. Тэгээ аав нь хэлэхдээ би энэ хүүгийн холбоот ерөөсөө хамралгүй лээ. Та асуух гэж байвал манай хүүхдээс асаагүйгт нь хаан. За ямар байна хүү минь? Саяны асуулт тааламжтай байгаа үстэй. Хэрвээ чи хүсэх юм бол манай агуулгад байгаа маш олон зэвсэгнүүдээс чи сонгоод авах боломжтой шүү хүү минь. Тэгт нь Артур үгүй гэж хэлдэг. Дөөртүүлэн хаан за түгөө солилцъё. Саяны авсан аратантай чиний наад аратан чинь солиг ихт нь Артур дахиад л өгөө гэж хэлдэг. Хааны жаахан төвчээрэнд барагдсан бололтой би чамаас хоёроо даасуулаа хүү минь. Би тийм төвчээртэй хүн биш шүү. Ахаад асууя. Чи холбоогоо бидэнд өгөх үү? Гэхдээ Артур хаантай хандаад та өөрийнхөө асуултыг сайн ойлгохгүй байгаа бололтой эзэнтэй. Гэхдээ та хүүхдүүдэд хэдэд зарах вэ? Даны яг асууж байгаа асуулт чинь саяныхтай ямар ч ялгаа үзвэл. Эрдэнэ хааны хажуу зогсож байсан цэрэг шууд л манай Артур руу дайрах бөгөөд Артур дотроо одохдоо тэр бүхий л манайгаас хэлмдээ төлрүүлж байна. Намайг хоох зоригтой байгаа юм бах та. Зодгийн мэдээж Артур луусан хойно өнөг тайралтанд тийм жамархан өрдгүүгээр нөгөөдгөөс чинь болцдог. Дайсныхын тэн цэрэг алдагдуулж өөрийн хүч болон дайсныхаа инерцийг өөрийнхөө эсрэг ашиглан тэл. Гиснээ өнөг цэрэгийг чинь маш хүчтэй цохидог. Энэ тэрийн хүүхдийг алж чадахгүй байгаа юм бах та. Төгс боломжийг үгүй хичгэлээ. Чи итгүүлэх байсан ч хамаагүй. Өөрийн гараар зохицуулъя. Тэр аратан багаас эргэтэн зүй холбоо хийж байна. Энэ нь зэрэглээс илүү болно гэдгийг хаа мэдэхгүй байна. Энэ заавал миний болох ёстой. Гэвч манай Артур руу дайрахыг оролддог. За тэгээ саяны үйл явдлуудад эргэн тойронд маш их үүмэн самунтай болох үед нь гинтэл цаг хугацаа зогссон юм шиг болно. Юу? Наадах чинь нэмэргүй. Манай ашигладаг шившлэгүүд ажиллахгүй. Гэвч Артур саяны цаг хугацааг зогсоосон баш таардаг. Холбой хааны гэр бүлийн шийдтэнтэй тулдаж чадна гэж бодоо юу? Энэ нөхцөлд бол тийм ээ. Гэвч нөгөө Себастьян чинь хөлийг нь хуг. За саяны үйл явдлаас нөгөө Себастьян ч бүр туйлтай хүрсэн мэт. Их нэг надад туслаач. Та нар яагаад зүгээр зогсоод байгаа юм бэ? Энд намайг сонсохгүй байгаа юм уу? Энд чамайг сонсож чадахгүй. Гайгүй байгаа дээрээ сонс. Чи намайг ингэж болохгүй. Би хааны хувийн шийддэг. Яг зөв. Өөрийнхөө зэндэг метр. За тэгээ саяны болсон үйл явдал ердөө 1 секундын дотор болсон штэ. Хаан ямартайч тэр яаж миний цэргийг дээлчихв. Миний цэрэг бүдэрсэн юм байх та.
Гэргээ тарахт нь өнөөх Себастьяных нь хөлн хогорж агсан цэргийн хажуу зогсож байдаг бөгөөд эргэн тойрны хүмүүс нь саяны үйл явдлыг нь хараад нэлээд шоконд ордог. Нөгөө Себастьян ч юм болохоор гойж байна. Надад туслаач. Чи юу хийгээд байна? Лестер, Себастьяны гэмтлэг шалга. Гөрөлөв, гэрэлтүүлэг чи яг одоо олж ир. За хатанта. Харин манай Артур янгуу хажуу талд нь ухаан алжсан байдаг бөгөөд аав нь түүнийг тэврээд. Ээж нь имжлэх гэж оролддог. Зурагдлаас ойлгоход манай Артур өрөөндөө нүдэнэ. Толгой. Би яаж өрөөнд ирчих вэ? Миний сүүл санаж байгаа зүйл. Тийм дээ. Хөлгөөнгүй хоосон орчин гаргасан. Хараал ид. Би дахиад л хэдрүүлж гэлээ. Манай Артур чулуунагийн ачаар цаг хугацааг хөлгөөнгүй хоосон болгох боломжтой болсон. Энэ чадвараараа би богино хугацаанд өөрийгөө цаг хугацааны уртлагаас садгах чадна. Би өв залгамжлан сургагч болохоор зөвхөн надад энэ тоглолтыг өөрчлөх чадвар байна. Тэгээд саяны ухаан алдсан нь зүгээр л өөрийнхөө хязгаарыг тулдлан ашиглаад бүр маш олон хүмүүстээр саяны зүйлийг хийсэн баш тарж байгаа байхгүй юу? Ямар ч тач ухаан алдаад өнгөрсөн сайн хэрэг юм да. Ямар ч тач удалгүй ээж нь ороод ирэх бөгөөд манай Артур ихсэрсэн дээр нэлээд баярлалаа. Артур ухаан алдаас ирэх гэж бүгдөөд нь 8 цагийг зарцуулсан баш таардаг. Тэгээ аав хаана байгаа бэ гэхэд нь аав нь доор хааны төлөөлөгчтэй ярилцаж байгаа баш таарна. Артур ямар ч тач аав руугаа очихоор доошо буухт нь хааны төлөөлөгчтэй сууж явах бөгөөд Артур энэс ирч гэж. Тийм ээ. Шинэ юм шиг санагдаж байна. Энд яг юу болоод байгаа юм? Хааны төлөөлөгч хэдэн алтан зоосыг ууш тодгож байгаа бэлэг гэж шийдсэн. Хааны хэлж байгаагаар бол энэ зүгээр л жижигхэн осол гинэ. Чи Артур Лев мэдтэй. Намайг Джаспер Когер гэдэг. Би өнөөдөр болсон ослын талаар хааны өмнөөс имэрлэлээр хэлэхээр энд ирсэн юм. Тэгээ ямар ч нөгөө Артур руу дайрсан хүнийг нь ажлаас нь халсан. Тэгэл манай Артур болохоор нөгөө шидтэнгийн талаар асуухт нь одоо хүртэл имжлэгдэж байгаа бөгөөд шууд сэрэнгүүтээ манай Артурыг над руу дайрсан гэж хэлсэн гэдэгт нь аав нэлийн дургуцж юу солиороод байгаа юм бэ? Ийм жаахан хүүхэд юу гэж тэ гээхтэн. Уушлаараа Левин. Гэхдээ би яриа дуусгаад гэдэг хөө. Тэр тэгж хэлж байгаа ч гэсэн тайган дээрээ үлдсэн маанаг шалгаж үзэхэд генет дайрсан хөлөг удраас гарсан маана ойлт үсгэн Себастьяны хийсэн шидийг нь таслан түүнд гимтэл үзүүлсэн гэж бид нар үзэж байгаа. Тэгээд ямар ч энэ яриа хэлцээр нь дуусаад өнөөх хааны төлөөлөгч нь яваадаг бөгөөд саяны өгсөн мөнгийг нь Артурт өгдөг. Мэдээж чи хөөг шахсан учраас энийг авах нь ойлгомжтой шүү дээ. Ашгүй Себастьянтэй болсон явдал асуудалгүй дууссан. Энэ явдал намайг энэ ертөнцид хөөгтөрөө байгааг дахиад мэдрүүллээ. Надад явдал хайгч болвол энэ удаагийнх өөр байх болно. Ямар ч зурглал солиход ихэр иврүүд хоорондоо ярилцаж явах бөгөөд аав нь тэд нар танангуудаа за энэ Артур гэдэг нөхөртөө нэгийг нь хамгаалагчээр явуулахгүй энэ Артур гэдэг нөхөрч бөөн хэрэгтэй өгдөгөр зөлөд асуул аюул болно гэдэг дард хэлж өгөхт нь Жасмин гэдвэсэн нөгөө одоо энэ хөөхөө охин л тоо. Тэр нь саналаараа би Артурыг дагалдаж явъя гэж хэлдэг. За ингэснээр нь бол Артуртоо явах хамгаалагч нь ингээд сонгогдчих гэж байгаа. Харин нөгөө талд манай Артур болохоор өнөөх болсон явдлаасаа болоод дуудлага хулдааны газараасаа сэлмээ сонгож чадаагүй учраас одоо яваад нэг сэлэм сонгодох ёо гэд нэг газар орноо. Тэгээ эргэн тойрон маш олон гайхалтай сэлэмнүүд байж ах бөгөөд манай Артурын сонирхлыг өрөөсөө татахгүй. Одоодгүй тэр цаана нь чулууна нэг зүйл рүү шуургадах бөгөөд ямар нэг зүйл болоо юу? Яасан чулууна нэгээ одоо энэ чи юу гэдэг вүлээ дээ? Бүрэг кейс. Сэлэмний кейс. Гаргаад ирдэг. Эрийг Артур нэлээд сонирхоод хөөх энэ сэлэм байна. Ингээд өнөөхөд чинь одоо энэ кейстэс нь гарах гад оролцсон чинь ерөөсөө гардаггүй. Тэгээ маш олон аргаар оролдоод бүр сүултээ туйлцны эцэст энэ ерөөсөө нэг л зүйл нь болохгүй байна. Гэхдээ том чулууныг өгсөн өнөөхөдөг нь гартаа ороогоод нөгөө сэлэм чинь сугалтал гараад ирдэг. За тэгээд энэ сэлэм нь угаасаа маш онцгой гэдг нь харагдаг. Одоо шилэн жим шиг тэгээ өөрөөсөө багахан хэмжээний цэнхэр гэрэл ялгаруулад энэ гэрэлцэн сэлэм рүү харахад надад Зевсийг ихэд хидэрхий үцгэлэндээ санагдчих байна. Даанч хуу ээлд хоёр хоёулаа миний энэ биеинд хүндэтж байна. Намайг уушлаарай. Естэд ноёнтаа. Естэд нэг зүйлийг зүсээд үзэхэд нь маш ширтэй байдаг бөгөөд өнөөх дээр нэг хүчээр битүүлэг тэмдэг байдаг. Тэгээ энэ сэлэм нь амар өөрт нь хүнддэт байгааг нь анзаарсан Артур бодлогочроод байж байхад нь өнөөхөр нь тог зогсноо гарнаас нь алдраад онцнаа. Тэгээ Артур өнөөх сэлмээ дахиад барихт нь жин мөн
хэмжээ хүртэл өөрчлөгдсөн байдаг бүгд яг л манай Артурын биеинд нь нилээн таарсан хэмжээтэй болчихсон байдаг. Тэгээ энэ болон жилийн хугацаанд эцэст нь яг өөртөө таарсан сэлмийг олсон Артур энэ сэлмийг авахар болно. Гадаас нь А болон С-ийн дорж ирснээр за хурдлаа. Бид нь цаг алуугаар хурдган шиг гараа гихтэн. За би сэлмээ сонгочихсон гэд дангуун дээр байсан өөр нэг рандом сэлмийг авснаа. Аава би энэ сэлмийг сонгосон гэдээ өчгдөг. Даав нөгөө сэлмээр хэд савж үснэ яах вэ? Чамд бол үнэхээр л таарах юм байна. Тэгээ Винсент наа чи одоо яг юун савах юм бэ гэд өнөөх Артурын сонгосон жинхэнэ сэлмэр рүү заадаг. Тэгээ өнөөх сэлмийг нь ерөөсө харж байгаагүй байсан болж таарад. Одоо мэдхгүй байна Артур нь зүгээр л дачгалгүй энэ сэлмээ ингээд харуулахаар яг яаж чадчихэдгийг мэдхгүй. Талчханч юм харуулгаач би алнаа бирэг ал. Замартаа зураглал сэлэгдэнэ. Энэ өдөр нь манай Артурын төрсөн өдөр болж таарна. Додо энэ чинь эренгүүтээ бүгдүүд нь 1 жилийн хугацаанд энэ нийттэйг хамт байсан болж харж байгаа байхгүй юу? Артур 9 нас хүрч байгаа. Мангар уцаан байхгүй юу? Яаж юм жоох хөөхд. За энэ жаах. Надад энэ хүртэл тэр үндсэн тэр үнэхээр баярлаа. Дараагийн партаар уулзлаа. Тэр баяр та.